Ano? Байна. Оо тайванда сайн уу? Оо бит хоёр имлэг твцсэн. Ойр ойрхон имлэг твтэл байна. Манай охин хараа өвдөд болтгоо. Бит хоёр юусоо хэцэн хамрагдаагүй шүү дээ. Манай хүн бүр дургуцаад идэг да. За тэгнэ яз. Байна уу? Байна уу? Мундаг яа? Тийм ээ. Ханаас ирж байгаа үлээ? Окей, мэдээ бүрэн байна. Одоо 2 сарын вакцины хамгаалах хугацаа болсон байна. Вакцины хамгаалаа. Энд чи Велингтонээс давлаж болох уу? За. Манай хүүхд 2 сартай вакцины хамгаалахгүй болох юм болов? Заавал вакцины хамгаалах хэрэгтэй байдаг шүү. Энд чи нэг вакцины тухай Facebook дээр ингээ хаалгаж байгаа юм. 2-3 хоног халуурна гэсэн шийдвэр нэг байгаад байх юм. За ямар ч юм дээр хүүхдээ ажиллаад өдөртөө тэнцээ зүрхээ аваарай. За. Нэнда. Энэ үеийн төсөөр вакцинд орж игээд байна. Энэ вакцинд орохгүй ч болдго юм уу? Эсрэг заалтаа ч гэдэг юм уу? Талаар таны томгорсон ч юм уу? Ганц охин вакцинд оруулах нь вакцины бис үгээд харьяан дүр мэдээлэл байгаад байдаг. Энэ Би бол охин вакцинд хамруулмаар л байна. Манай хүүхд одоо байрны өвдөд байгаа нь вакцинд хамруулахгүйсээс болоод байгаа юм шиг санагдаж байна. яг вакцин юу санаалт гэдгийг сайн мэдэхгүй шиж тэгээд энэ ковидын вакцинаар бол тэгээд миний цус бүлгийн нэлээ тэр толгой өвдөлөө өөрөөр чирэгддэг боллоо. Хоол яг мэрэгжлийн хүмүүст зөвлөгөө аваагүй чи ингэж хамаагүй дуур мэдэн охины вакцинд хамруулахгүй байж болохгүй шүү дээ. Очоод ядаж зөвлөгөө аваад хэлээ эмчтэйг уулзъя л та. Цаа маргааш шилжлээ аваагүй ядаж би маргааш охин очоод эмчтэй үзүүлээ зөвлөгөөг авъя л гэж бодож байна. Чи өөрөө л мэд. The next day. Кайр толгойн хатаас 10 татчихсан яа татчихсан гэх юм. Манай хүмүүс жоохон дөрөвцөө. Нөхөн яагаад ууц юм бэ? Нөхөн дархлаажуулалтад заавал хамрагдаарай. Монгол улсын дархлаажуулалтын тухай хуулийн дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн хүрээнд тгээс 15 хүртэлх насны хүүхдүүдийг 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 8 төрлийн вакцинаар урьдчилан сэргийлдэг. Коронавирус халдварын энэ үед ч товлолт дархлаажуулалтаас хоцрохгүй хамрагдсанаар бусад халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Тэгвэл цар тахлын улмаас дэлхийд дахинд 13 сая хүүхэд товлолт дархлаажуулалтаас хоцорсон аж. Товлолт дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд бусад халдварт өвчнүүдээр өвдөх эрсдэл улам нэмэгддэг байна. Иймд эцэг эх асран хамгаалагчид нь хүүхдэд товлолын дагуу хугацаанд нь вакцинд хамруулах шаардлагатай гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй юм.